Сайн байцгаана уу. За бид нар өмнө нь Facebook дээр үр дүнтэй сурталчилгаа хийгээд хоёр гол хүчин зүйл нөлөөлдгөө гэж хэлж байсан. За нэг нь контентын чанар, за нөгөөх нь тухайн сурталчилгаа зөв хүмүүсүүдэд харагдах тохиолдолд үр дүнтэй байдгаа гэж хэлж байсан. За тэгвэл өнөөдөр энэ хоёр хүчин зүйлээс дутгааргүй нэг чухал зүйлийн талаар та бүхэнд ярихаар бизнес эрхлэгчтэй бэлдлээ. За тэрний юм гэхээр тухайн сурталчилгаа бодлоготой тусмаа илүү үр дүнтэй байдаг юм аа. За хэрэглэгч худалдаа авалтын шийдвэр гаргахдаа тодорхой үе шаттай байдаг. Тухайн бүтээгдэхүүн үргэлж хэрэглээний байх тусмаа энэ үе шат зарцуулах хугацаа богинохон байдаг. Жишээлбэл бид нар кофе авахын тулд бодоод байх шаардлагагүй шууд авна. За тухайн бүтээгдэхүүний үнийн дүн өсөх тусам тухайн бүтээгдэхүүнийхээ мөн чанарыг тайлбарлах хугацаа орох тусам энэ хугацаа бол уртасж ирдэг. За тэгээ үе шаттай болж ирдэг. За 3 шаттай гэж үзье. Тэгэх юм бол 3 дахь шатанд байгаа хүмүүсүүдэд бид нар сурталчилгаа бүхий мессежээ хүргэх юм бол тэр сурталчилгаа илүү үр дүнтэй байдаг. Гэтэл хэрэглэгчдийн ихэнх хэсэг нь эхний хоёр үе шатанд явж идэг. Эхний хоёр үе шатанд байгаа хүмүүсүүд сурталчилгаа бүхий агуулгатай мессежээ хүргэхээр тэд нар тааргалах маягтай байдаг. Хүлээж авахд бэлэн биш байдаг. Итгэл төрөөгүй байдаг. Тэгвэл бид нар энэ эхний хоёр шатанд илүү итгэл төрүүлэх зорилготой мессеж бүхий агуулга өгөөд 3 дахь шат руу хөтлөөд 3 дахь шатанд очисныхын дараа нь сурталчилгаа бүхий агуулга хүрэх юм бол тэр сурталчилгаа илүү бүгд нь аваад үзэх юм бол илүү үр дүнтэй байдаг гэж хэлэх гээд байна. Үр дүнтэй байх тусмаа зардал буураад явах боломжтой болно гэдгийг л ойлгох гэдэг. За жишээ татаж үзье. Жишээ нь залуучууд за эмэгтэйчүүдэд гэрлэх санал тавьдаг, үерхэх санал тавьдаг. Гэтэл уулзсан өдрөл би өөртөө чинь гэрлэж болохгүй гэх юм бол зөвшөөрөх магадлал том бага. Эхлээд бид нар уулзаж учрах ёстой, хоолнд орох ёстой, кинонд явах ёстой. За тодорхой хугацааны дараа за би ийм итгэл даахаар сайн залуу шүү гэдэг мессеж өгсөний дараа итгэл бий болсны дараа бид нар гэрлэх санал тавих юм бол за зөвшөөрөх магадлал илүү өндөр байна. За бизнес эрхлэгчдийн нэг гол гаргадаг алдаа нь болохоор уулзсан өдрөл за тухайн хэрэглэгчд эхний шатанд байсан ч тэр 3 дахь шатанд байсан ч тэр тантай гэрэлж болохгүй гэдэг. Тэгээд борлуулалт болох магадлал нь бага байдаг. Тэгвэл бид нар илүү бодлоготойгоор сурталчилгаагаа хийх юм бол илүү үр дүнтэй байна. Тухайн үе шат болгонд нь тохирсон маркетингийн мессежүүдийг боловсруулж чадах юм бол илүү үр дүнтэй сурталчилгаа болох боломжтой юм шүү гэдгийг өнөөдрийн зөвлөгөө хөвшлөгээр та бүхэнд хүрхийг хүссэн юм аа. За анхаарал тавьсанд баярлалаа.